өнөөдөр шинээр бас 0.8 зөвшөөрөл авчихлаа. За намайг гэлгэн гэдэг дизайнер мэргэжилтэй. За сайн бацхан намайг их хоёр гэдэг. Тэгээд одоогоор D12 студийн гэрэл зурагч нар ажиллаж байгаа. За би ганц өрөг Android сайтын үүсгэн байгуулагчдын нэг мөн редактор. За тэгээд өнөөдөр Note 8-ыг туршиж байгаадаа баяртай байна. Тэгээд ер нь нөгөө медиа салбарт ажилладаг санаагаа байнга тэмдэглэх ёстой байдаг учраас те юу ингээ санаа ороход шууд ингээд үзгээр бичээд тэмдэглэждэг гэдгсэн тэр нь маш их таалагдсан. Тэгэхээр одоо туршаад үзье. За ингээд санаагаа тэмдэглэлээ. Ингэж хадгалт юм байна. За ингэж хадгалаад тэгээд энэ мод ишигээ гарч иж байгаа юм маш амар юм байна. Ер нь бол дэвтэрл гэсэн үг юм байна л да. Яг л за тэгээд энэ бас шууд гараад ирлээ. Би яг энийг хийж үзье гэж бодож ирсэн. Нөгөө хоёр үйлдэл зэрэг хийж болдог гэж хэлсэн Note 8. Одоо жишээлх юм бол энэ тэмдэглээ хийж бол чинь энд одоо Facebook үзэж байгаа юм шүү дээ. За ингээд хоёр үйлдэл зэрэг хийж болт юм. Энэ нь бол маш их таалагдлаа. Бичлэг эднэр үзэж байхдаа YouTube үзэж чад өөр юм хийж болтгүй шүү дээ. Ялангуяа тийм. Тэгэхээр доороо YouTube тавьчаад дээрээ Twitter ч юм уу Facebook ч юм ингээд үзэж байгаа. Маш гоё юм байна. Тэгээд нэг хоёр дэлгэц багтаасан ч гэсэн те. Хоёр утас нийлүүлсэн юм шиг том дэлгэцтэй болохоор ямар ч асуудал болоо. Pro гэдэг төгсгөөр нь зураг авч үзье гэж бодож байна. Энэ угаасаа нэг яг одоо зүгээр мэргэжлийн камертай адилхан өөрөө хурд үрт ISO гэх юм өөрөө тохируулаад яг бус утаснууд шиг биш зүгээр автоматар биш тэгж авах боломжтой юм байна. Тэг ямар ч үс энэ тохиолгоор нь одоо нар жаргаж байгаа шиг байна. Гарч нар жаргаж байгаа зургийг авч үзэх үү. Ер нь бол нөгөө камертай нэлээд төстэй тохиолгоонууд нь фокусаа тааруулах юм энэ асуудал юусоо бага байна тийм амар гоё юм. Тэг ер нь бол нөгөө Pro mode дээр нь болохоор яг л камернаас гэхдээ арай өөр л дөө яг нөгөө нэг гэхдээ ер нь бол гоё амархан л юм байна. Ойлгомжтой. Тэгээд чинээс яг утсаар бол яг ингэж нэг л ер нь авч байгаа л дээ. Гэтэ утсаар одоо энэ бол ер нь нөө нэг чанар зургийн пиксел нэгтрэл энэ төр нь бол камернаас нэг дутхааргүй болцсон. Дээрээс нөө RAW файл гэдэг том задгай файлаар бас давхар авдаг болцсон. Тийм юм байна. Утсаар ийм зураг авах гэдэг бол гоё юм байна. Тэгээ энэ угаасаа загвар хэмжээ нь бол амар гоё хэлсэн юм байна уу. За явцсан үзэгнийх нь хэр мэдэрдэг болсныг шалгацгаая. Би ч гэсэн шалгаж үзмээр энийг хамгийн дөрөнд. Ямарчсан өөрийгөө нэлийн зурх дуртай юм л дээ би. Зураад эхлэе. Ямарчсан зураа дууслаа. Өөрийнхөө сансанд хүртэл зурсан гэж юу н бодож байна. Тэгээд компьютер дээр би нэг зурж вакуум компьютер гэсэн хоёр хэрэгслээр зурдаг бол одоо энэ Note 8 одоо ингээд зөвхөн юм бяцхан юм дээр одоо баг компьютер дээр зурж байгаа юм шиг ингээд зурчлаа тий. За ямарчсан зуршаад үзчихлээ. Тэгээд өөрийн хэрэгэлдэг хамгийн хэрэгэлдэг зүйлүүдийг туршиж үзлээ. Тэгэхэд бол маш сэтгэл өндөр байна. Гоё юм байна. Том дэлгэцтэй юм байна. Олон үйлдэл зэрэг хийж болт юм байна. За тэгээд хамгийн таалагдсан зүйл гэвэл энэ балаар бичдэг, үзгээр бичдэг. Яг дэвтэр юм шиг тий. Тэгэл
байна. Ер нь бол би iPhone-ы хэрэглэгч. Тий. Гэтэ ер нь энэ Note-ийг өмнө ашиглаж үзээгүй тэгээд яг ингээд бариад хэрэглэхэд бол бас үнэхээр батлагдчих шүү. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Зүгээрээ тэгээ бас оруулсанд баярлалаа.